Сайн байцгаана уу хүмүүс. Саны 2018 оны 6-аас 10 дугаар худлыг тайлбарлая. За энд хэрвээ омега 1-ээс ялгаатай нэгжийн куб зэргийн язгуур бол дараах илэрхийллийн утгыг олоогч. За энэ омега куб нь нэгтэй тэнцүү гэсэн үг. За эндээс бид нэр кубүүдийн ялгуурын томьёогоор задлжуул юм болно. За омега 1-ээс ялгаатай гэсэн учраас омега квадрат дээр нэмэх нь омега нэмэх нь 1. За энэ их тэнцүү болно. За эндээс бид нэр омега дээр нэмэх нь 1-ийг олчвол тэр нь хасах омега квадратын тэнцүү болно. За одоо илэрхийллийнхаа утгыг олъё. 1 дээр нэмэх нь омега хасах нь омега квадратын 7 зэрэг байна. За эхний 1 дээр нэмэх нь омегагийн оронд хасах омега квадратыг орлуулчихъя. За тэгэхээр ийм болно. За эндээс хасах 2 омега квадратын 7 зэрэг болно. За сондгоо зэрэгжүүлж байгаа учраас хасах тэмдэгтээ 2-ын 7 зэрэгт омегагийн 14 зэрэг болно. За биднэрт омега куб нь нэгтэй тэнцүү гэж өгсөн учраас эндээс бид нэр 2/4 зэрэгжүүлжүүл омегагийн 12 зэрэгт нэгтэй тэнцүү болно. За тэгэхээр омегагийн бид нар 14 зэрэгтийг 12 зэрэгтийг хуваах нь 2 зэрэг гэж агаад омега 12 нэгтэй тэнцүү гэдгийг тооцвол бас 2-ын 7 зэрэгт омега квадрат болж байна. За эндээс 1-р хариулт нээсэн байна. За 7 дугаар бодлого. За дараах язгуурт 2 пункт шулууны граф өгсөн байна. AB-гийн урт нь 12 гэж өгсөн бол К-гийн утгыг олоо гэсэн. За бид нар А цагийн x координатыг x1 гэчээ, B-гийнх нь x2 гэчээ. За тэгвэл А цаг маань язгуур дотор 5x функцийн график дээр байгаа учраас x1 цаг нь x2 цаг нь язгуур дотор 5x1 болно. За B цагийн координат x2 гэчвэл y координат маань язгуур дотор 2x болно. Яагаад гэвэл язгуур дотор 2x гэсэн функцийн график дээр оршиж байгаа учраас. За энэ хоёрын маань y координатууд нь хоёулаа k-тэй тэнцүү байгаа шүү дээ. За тэгэхээр 5-ын язгуур дотор 5x1 язгуур дотор 2x2. За энэ хоёр маань хоорондоо тэнцүү болно гэсэн үг. За эндээс бид нар квадратыг иршүүлжээд x1-ийг x2-оор илэрхийлжүүл x1 маань 5-2 x2-тэй тэнцүү байна. За AB 2 цагийн хоорондох зайвал 2 цагийн зай болдог томьёогоор харгалзах координатуудыг хасаад квадратыг иршүүлсэн юм байна. Квадратыг иршүүлээд нэмэх нь. За ингэчүүл y координатууд нь хоёулаа k байгаа учраас 0 болчихно. За эндээс x2-оос нь x1 модулаа язгуурс гарна. За эндээс бид нар x1-ийн оронд 5-2 x2-ыг орлуулчвал 5-3 x2 болно. За эндээс 5-3 x2 маань AB-гийн урт нь 12 тэнцүү гэсэн учраас 12-тэй тэнцүүлээд x2-ыг олчвол x2 маань 20-тэй тэнцүү болж байна. За k маань язгуур дотор 2x2 байгаа учраас x2-ийн оронд 20 орлуулж язгуур дотор 40 буюу 2 язгуур дотор гарч байна. За 8 дугаар бодлого. За gx бол уламжлалыг өгсөн байна. За хязгаар 1 өгсөн байна. Тэгвэл g1-ийн утгыг олох нь байна. За эхлээд бид нар g от x функцийн уламжлал нь өгсөн учраас энэний хоёр талыг интеграл аваад gx функц олчвол интеграл 6x квадрат хасах нь x хасах нь 1. За энэ функцээс интеграл авна гэсэн үг. За бид нар интегралаа бодчихвол 2x куб хасах нь x квадратыг хуваах нь 2 хасах нь x нэмэх нь c болно. За одоо бид нар тэр хязгаар дотор байгаа энэ интегралыг олохын тулд эхлээд gt гэсэн функцээ олох ёстой. gt гэдэг функцийг олохын тулд g от x-ийн хооронд x-ийн оронд t-г орлуулад биччихнэ. За одоо интеграл 0-оос 2x gt dt
За энэ интеграл маань 1 талаас 1-тэй тэнцүү байгаа. За нөгөө талаас бид нар GT-гийнхээ оронд сая олсон функцээ орлуулад биччихвэл ийм болно. За эндээс бид нар Т-гээр нь интегралаа отчвол 2Т-ийн зөрүүн зэрэгтийн хуваах нь 4, Т-ийн кубыг хуваах нь 6, асхан Т квадратыг хуваах нь 2, нэмэх нь Ct ийм болно. За бид нар тодорхой интегралын хэлэл маань 0-оос 2x байгаа учраас 2x-аа орлуулад 0-оо орлуулад хасчвал за 16x-ийн дөрвөн зэрэгтийг хуваах нь 2 болно. Хасах нь 2x-ийн куб бол 8x кубыг хуваах нь 6 болно. Хасах нь 4x квадратыг хуваах нь 2 болно. Нэмэх нь 2cx болно. За ингээд бид нар эндээс тэгээ интегралынхаа оронд энэ функцээ орлуулад хязгаараа бодчихвол за 16 2-ыг хураачвал 16 2-тай нь хураач. За тэгвэл 8x-ийн 4 зэрэг болно. За мөн 6 8 2-ыг 2-т хураачвал 3-ны 4x куб болно. Асхан 4-ийг 2-т хураачвал 2x квадрат болно. Нэмэх нь 2cx хуваах нь x гэсэн хязгаарыг бодох нэ. За бид нар хүртүүр хуваараас нь хүртүүрээс нь x-ийг гаргаад хуваартайгаа хураачвал 8x куб хасах нь 3-ны 4x квадрат хасах нь 2x нэмэх нь 2c болох нэ. За тэр x-ийг гаргацсан учраас 2x байгаа шүү. За тэр би алдаатай хэлсэн байна 2x квадрат гэж. За ингээд эндээс энэ хязгаар маань 1-тэй тэнцүү байгаа шүү дээ, тийм. За тэгэхээр бид нар эндээс 2c 1-тэй тэнцүү гэдгээс c нь 2-ны 1 болно. За c нь 2-ны 1 гэж олдсон учраас бид нар g от x функцээ бичвэл 2x-ийн куб хасах нь x квадратыг хуваах нь 2 хасах нь x нэмэх нь 2-ны 1 болно. За бид нар g от x функцээ олдсон. Энэ функцийн нэг цэг дээр утгыг олгосон учраас x-ийн оронд 1-ийг орлуулад утгаа олгоод биччихвэл 2-оос нь 2-ны 1 хасах нь 1 нэмэх нь 2-ны 1 буюу 2-ны 1-үүд нь устдаад 2-оос 1-ийг хасаад 1 гарах нэ. За 1 гэдэг маань 3 дугаар хариулт нэжээ. За 9-р бодлого. За y тэнцүү fx функц 10-р бодлого. f'(a) a цэг дээрх уламжлал нь хасах 5-ны 2 г өгсөн байна. За эндээс бид нар энэ маань 2019 он дээр бас ирж исэн тийм ээ. За бид нар fa гэдгээ 2fa хасах нь fa гэж задлжээ. За тэгвэл юм болно. За эндээс бид нар 2fa-г 2fa дээр нэмэх нь нааштай авчээ. За нөгөө хоёрыг бүлэглээд за эхний хоёроос хасах хоёрыг хаалтны өмнө гаргаад биччихвэл хасах хоёрыг үрчхэнд лимит ааш нь тэг рүү тэмүүлэхэд fa дээр нэмэх нь аашаас хасах нь fa хуваах нь ааш болно. За нөгөө хоёрыгоо байрын солиод биччихвэл f хагас нь 3h хасах нь fa хуваах нь за энд хасах 3h байгаа учраас бид нар хуваарьт нь хасах 3h хувааж өгнө. За хуваар нь h байсан учраас хасах 3-аар бас үржиж өгнө. За эндээс хасах 2 за энэ хязгаар бол f'(a) гэсэн үг. Нэмэх нь хасах 3-ыг үржих нь f'(a) гэсэн үг.
За энэ хоёр маань хасах 5-ыг үржих нь f' a-тай тэнцволлоо. За f' a-гийн оронд хасах 5-ны 2-ыг орлуулад иччихвэл 2-тэй тэнцвэр гарна.